За сайн байцгаана уу? Оройны мэнд манай ээлжид хоолны хичээл эхлэх гэж байна. За сая цагаан сар болоод жоохон завгүй, зочин ихтэй олон бас видео хийж амжсангүй. За тийм болоод та нар бүгдээрээ сайхан шинэлж, сайхан гэр бүлтэйгээ сайхан хэдэн өдрийг өнгөрөөсөн байх гэж бодож байна. За өнөөдрийн хоолны хичээл маань авокадотой холбоотой. Би одоо нөгөө нэг эсэн бусан ургамлын гаралтай тос хэрэглэснээс яг энэ ургамлаар нь ногоогоор нь идчихвэ гэж тэгжсэн. Тэгэхдээ авокадо маань их сонин, авокадо маань чихэрлэг биш ч гэсэн жимсний төрөлдөө ордог. Тийм болохоор авокадог бид нөгөө ногоон тийм юу амттай болохоор ногоо гэж яриад байдаг. Тэгэхдээ авокадо маань жимсний төрөлдөө ордог байгаа шүү. За тэгээ би өнөөдрийн энэ хийх гэж байгаа хоол маань одоо Мексик хоолнд одоо хамгийн одоо popular одоо манай Америкт бол одоо мэдхгүй хүн бараг байхгүй баг. Guacamole гэдэг нэртэй би өнөөдөр та нарт салат хийх байх та. Салат яаж амархан хурдан гэрийн нөхцөлд хийж болохыг та нар зааж өгье. Дээрээс нь бас авокадо маань амархан муутчих гээд байдаг. Тийм болохоор ингээд зөөлөрсөн ийм хар болоод зөөлөрсөн хитэн авокадогоо яаж одоо ашиглаад өнөөдөр guacamole гэртээ хийж болох вэ гэдгийг тайлбарлаж өгье. За хийхээс өмнө би бас авокадогийн тухай яаж хадгалах уу, яаж удаан гэртээ байлгах уу те. Одоо дэлгүүрээс авахад авокадо заримдаа ийм ногоон өнгөтэй ирдэг. Тийм болохоор ногооноор нь аваад гэртээ нэг 2-3 хоног уюул нөгөөдг нь ингээд ийм хар болоод ингээд зөөлрөөд муудчихдаг тий. Тийм болохоор зарим хүмүүс ерөнхийдөө баг авокадогоо идэж амжаагүй байтал нөгөөдг нь тал нь муудаад хаях болчиход байдаг. Тийм болохоор би өнөөдөр та нарт яаж авокадог аль болохоор удаан хадгалах, дээрэс нь одоо салат юм уу тий өөр аргаар одоо яаж удаан бас хадгалж болох уу гэдэг одоо авокадогийнхаа одоо тий удаан одоо хугацаанд одоо хаягахгүйгээр одоо яаж амархан гой аргаар хэрэгжилж болох аргуудыг бас өнөөдөр та нарт тайлбарлаж өгье. За өнөөдрийн энэ салат маань guacamole гэдэг нэртэй байгаа. Тэр guacamole дотор юу орох вэ гэхээр авокадо орно, cilantro орно, одоо яншуу, одоо манай монголчууд яншуу гэж нэрлэдэг гэдэгтэй cilantro орно. За сармис орно, тэгээд сонгон орно. Окей. За дээрэс нь мэдээж лимон, лайм ийм ногоон өнгөтэй лайм байж болно, шар өнгөтэй лимон байж болно, аль нь ч байж болно, окей. За тийм болохоор би өнөөдөр бол хоёулангийн хэрэглэн. Манай хүүхдүүд нөгөө энэ guacamole-дэг нэг хоёулангийн хэрэглэх дуртай. Тэгээ ерөнхийдөө давс перц, тэгээд өөрийн дуртай ямар нэгэн амтлагч байх юм бол өөрийнхөө дуртай амтлагчудаас бас хийж болно. Хэрвээ халуун ногоон дуртай бол энэ дотор бас нөгөө халуун ийм ногоон юунууд peppers хийж болно, тийм юу байж болно халуун ийм амттай улаан ногоон өнгийн ийм жижигхэн ийм нөгөө нэг перцнүүд байдаг шүү дээ. Тэднэрээс хийгээд бас жоохон хэрвээ spicy болгомоор байвал тэрийг нэмж болно. Эсвэл ийм spicy ийм амтлагчуд бас нэмж болно шүү, окей. За тийм болохоор би эхлээд энэ авокадогоо яаж одоо юу яагаад удаан гэртээ хадгалж болох аргачлалуудаас бас зааж өгье. За авокадог бид нэр ихэнх үед одоо заримдаа дэлгүүрт ийм харалцсан бүр ирдэг, зөөлөрсөн харалцсан байж байдаг. Тэгвэл ихэнх үед одоо манай энэ Америкт бол авокадо арай нөгөө нэг боловсроогүй ийм ногооноор байж байдаг. Тэр нь бол ингээд барихад нэлээд хатуу идэж бас болохгүй тийм үү. Тийм болохоор заагуулчгүй гэртээ нэг хэдэн өдөр хадгалж агаад хар болгоод ийм зөөлрүүлжээж одоо ингээд барихад ингээд те гараараа ингээд барихад ерөнхийдөө ингээд дотгошоогоо ингээд нөгөө балруу шиг ингээд орж иэгвэл ерөнхийдөө авокадо чи итгэд болцсон байна гэсэн. За тэгээд бас харалчаад одоо ахаад бас идэх болоогүй те боломж гараагүй бол дэлгүүрээс авчираад ногоон байгаа авокадогоо заяа өрөөний температур дээр нэг 2-3 хонуулаад ийм хар өнгөтэй болгочоод хөргөчөндөө ичиж болно. Тэгэх юм бол ахаад бараг 7 хоног 2-7 хоног авокадо чи яахчихгүй байж лэн гэсэн үг, окей. Тийм болохоор ногооноор нь биш, ногооноор галтгоондоо өрөөний температур жоохон байлгаж агаад жоохон ингээ харлаад жоохон зөөлрөх гээд эренгуут нь хөргөчөндөө ичих юм бол хөргөчөнд чи ахаад бараг 7-10 бараг 2-7 хоног шахуу зүгээр байж лэн гэсэн үг, окей. За ингээ болцсон авокадо маань ингээд дотроо юм гоё ногоон өнгөтэй, дээрэс нь юм гоё зөөлхөн байх хэвээр тийм үү. Тэгэхэд ерөнхийдөө идэхэд бэлэн болцсон байна. Салат малаад те юу л бол юунд хэрэглэж болно. Авокадо тост хийж болно тийм үү. Өнөөдөр миний энэ хийх гэж байгаа энэ guacamole маань бас авокадогоо хийгээд хөргөчөнд энэ guacamole маань бас
ямар ч проблемгүй ерөнхийдөө 5-7 хоног бол хөрөгчөнд чинь бас байх боломжтой гэсэн үг. Окей. За тийм болохоор хэрвээ юмыг ерөн удаан хадгалмаар байвал ийм шилэн биш, ийм ерөнхийдөө ийм гэрэл ордгоо манай одоо энэ салаад мастрын ийм боолны сет байдаг, 3 сет байдаг, ийм тагтаагаа ирдэг. Тэгээ энэ манай энэ боолны доторх төмөр маань бас манай одоо энэ салаад мастрын тогооны төмөртэй адилхан сайн чанарын эмнэлгийн одоо юутай зориулттай хийсэн одоо тийм өндөр чанарын цэвэр ямар ч хор одоо хоол руу чин одоо хүнд металл болон химийн бодисууд одоо ялгарч одоо хоол руу чин шилждэггүй тийм материалаар хийсэн байгаа. Манай энэ бас боолнууд маань бас яг тийм материалаар хийсэн байгаа учраас энэ дотор хадгалсан хоол унд маань нэгдүгээр амт нь гоё хിവэрэ байна. Эсэн бусан амт орохгүй. За дээрэс нь удаан хадгалагдана гэсэн үг. Окей. Ийм саунд хийгээд хөрөгчөндөө хийх юм бол окей. Энэ маань ийм тагтаа ирдэг. Тэгээ 3 төрлийг ирдэг. Ийм том, дунд, жижиг гэдэг ийм 3 сайзтай ийм 3 боол ирдэг баг шүү манай сетэнд. Хэрвээ сонирхчихвэл манайхаас худалдан авалт хийж байгаа хүмүүс бас энийг бэлгэнд авч болно. Манай сетнүүдэд бас энэ боолнууд бас ордог байгаа. За уучлаарай. Excuse me. За тийм болохоор би гараа угаагах юм. За тийм болохоор өнөөдрийн guacamole маань их амархан, ерөөсө 5 минутын дотор хийдэг их амархан одоо бас нэг салат байгаа. За энэ дотор бид нэр тийм болохоор одоо хэрвээ guacamole авокадогоо хэрглэж амжихгүй бол яаж одоо хадгалж болохыг би та нарт зааж өглөө. Дээрээс нь за хэрвээ бүр одоо 7 хоног 10 хоногийн дотор хэрглэж чадахгүй одоо би одоо ийш тийшээ явах гэж байгаа ч юм уу те амралтанд явах гэж байгаа бол авокадогоо хаяхгүй тул авокадогоо юу яагаад онгоолгоод юунаас нь энэ хальс юунаас нь салгаад яснаас нь доторх яснаас нь салгаад хөлдөөгчн дотроо жижиглээд хөлдөөгчн дотроо хийчих болно. Тэгээд дараа нь тэрийг смуудид хэрэглэж болно. Дараа нь гисгээгээ салаатанд хэрэглэж болно те. Янз янзын аргаар хэрвээ хөрөгчөнд хийх юм бол сар 2 сар 3 сар ямар ч проблемгүй авокадо чинь яг тэр чигээрээ байж гэн гэсэн үг. Тийм болохоор ийм олон аргачлаар одоо авокадогийнхаа лайфтаймыг тийм үү одоо хэрэглээний хугацааг одоо аль болохоор удаасгаж удаанаар одоо олон өдрөөр хэрглэж болох юм аргууд байгаа шүү. За тийм болохоор өнөөдөр би дөрвөн авокадо энэ дотор хийж байгаа. За би ерөнхийдөө авокадогоо ингэж юу яагаад дундуур нь ингэж зүсэж юу яачаад ингээд дотор нь ингээд хид хідэн юм хэрчилт хийгээд ийм гэж хэрчээд ингээд баг жижигээр хэрчээд окей. Тэгээд ингээд халбгаар ингээд авчдаг юунаас нь салгаад хальснаас нь харж байна уу те ингээд халбгаараа шууд хальсаасаа ячиж байгаа. За дээрэс нь guacamole-г удаан гой ногооноор нь хамгийн гол нь guacamole яадаг вэ гэхээр 1-2 хонохороо онгойлгосныхаа дараа ч юм уу 1-2 хоносны дараа борлцдаг тийм бор өнгөтэй болчиход идэг. Тийм болохоор тийм болохгүй тул нэгдүгээр бид нэр лимон цацаж лимон хийж өгж байгаа. Дээрэс нь энэ авокадогийн энэ дотор нь байдаг энэ бор ясыг бити хаяарай. Энийг guacamole дотроо хийх юм бол окей хийх юм бол энэ guacamole-ийн салаад маань бор өнгө орохгүй муутахгүй удаан гоё яг юм шиг ногоо өнгөөрөө гоёороо байна гэсэн. Тийм болохоор бити энэ авокадогийнхаа ясыг бити хаяараа шууд салаадандаа ингээд хийчихэж байгаараа окей. За дараачийн авокадо маань би ингээд ахаад ийм жижиг зүсэлт дотор нь хийгээд тэгээд шууд ингээд халбгаараа ингээд зүсэж мүсэх шаардлага байхгүй амархан окей ингээд авокадо маань ингээд шууд ингээд гараад ирж байгаа. Ингээд ийм гоё цэвэрхэн болчихж байгаа окей. За би энэ дотор 4 авокадо хийж байгаа. Тийм болохоор энэ бол хурдан жоохон зүсэл ингээд хийчихэж байна. За ахаад 2 дахь ясаа хаяхгүй яг энэ юуныхаа дотор хийгээд өгчөж байна. За ингээд авокадогоо бүгднийг амархан халбгаар ийм амархан аргаар хийгээд өгчөж байгаа. За 3 дахь авокадо орж байна.
Монголд ерөн авокадо нэлээ үнэтэй юм байлээ. Би тийм болохоор нэг Монголд байдаг хүмүүс бол ихэнх нь бол ерөн бол байнга бол авокадо аваад идээд авах бас боломж байхгүй юм байлээ. Нэгдүгээрт үнэтэй, дээрэс нь ховор бас дэлгүүр болгонд байдгүй. Манай Америкт бол энэ бол хямдхан гайгүй. Нэг ойролцоогоор 60 центээс 90 центийн хооронд байдаг. Тийм болохоор ерөн байнга авч идчих хахад бол боломжтой, үнэтэй байдаг. За дээрэс нь авокадогийн нэг сайн юу вэ? Би энэ авокадогийн тос бити идээ. Би энэ авокадо яг энэ ногоо жимсээр нь яг өөрийнх нь ногоо жимсээр нь та нар идээ гэж яриад байдгийн бас утга учир нь энэ авокадо дотор сайн төрлийн одоо юм тослог учир бидний биед хэрэгтэй одоо энэ тослог одоо энэ манай тарих идэрс бол тэр чигээр тослог юунаас бүрдсэн учраас бид нар бол сайн төрлийн тос бол байнга идчих байгаа. Энэ аргаар та нар идээд үзээрэй. Нэгдүгээрт гоё амттай, хүүхдүүд ч бас дуртай идэх бах. За ингээд дөрөв дэх авокадогоо хийчлээ. За тэгээд 4 авокадо мөн нэлээд их болж байгаа. Овоо идэн авокадо олчиж байгаа. За энэ дээр одоо яах вэ гэхээр зүгээр нөгөө жижиглж ирсэн сармисаа игээд би энэ ч нэг ойролцоогоор 5-аас 6 ширхэг сармис хийсэн байгаа. За тэгээд нэг жижиг сонгон, бөөрөнхий жижиг сонгон. Окей. Бас жижиглж ирсэн байгаа. За энэн дээр би силантро яасан байгаа. Силантрог би ерөнхийдөө нэг юм банч юм талыг л хийсэн байгаа. Окей. За ингээд силантрогоо сэлчлээ. Силантро их байх тусмаа гуакамоле силантрогоо хийчлээ. За силантро дээр одоо амтлагчуудаа хийн. За би жоохон нөгөө надад нөгөө халуун нөгөө чинжүү перц байхгүй болохоор би зүгээр юм жоохон халуун юм амтлагч хийж байна. За дээрэс нь жоохон давс. Окей. За тэгээд перц. Жоохон перц. Окей. За ерөнхийдөө ингээ болчлоо. За одоо би энэ чи ийм ногоон лимон тал ногоон лимон хийн. Окей. Тал ногоон лимон. За бас нэг сонирхолтой авокадогийн тухай юм юу вэ гэхээр хүүхдүүд тийм үү дөнгөж одоо бор хоолнд орж байгаа хүүхдүүд одоо эхний одоо 6 сараас хойш тийм үү юу бор хоолнд каш машинд орж байгаа хүүхдүүдэд хамгийн одоо сейф бас идүүлж болдог ногооны нэг маань авокадо байгаа. Окей. Тийм болохоор хүүхдүүдтэй бас дөнгөж одоо хоолнд орж байгаа хүүхдүүдтэй авокадогоор ийм нух шийгээд авокадоос идүүлэхэд нялх хүүхдэд одоо сейф одоо ямар ч хашил машил өгөхгүй ямар нэгэн асуудалгүй хүүхдийн ходоод модод те юмд ямар ч одоо юугүй зөөлөн юм ногооны төрөлдөө энэ авокадоос ордог байгаа шүү. Тийм болохоор хүүхдүүдтэй дөнгөж одоо бор хоолнд орж байгаа хүүхдүүдэд те авокадо өгч байгаарэ гэж хэлмээр байна. За одоо би юм тал юм шар лимон бас шүүсийн яагаад би шүүсийн яаж гаргаад байна гэж хүмүүс бас хараад яж магадгүй. Би зүгээр юм сэрээ аваад дунд нь ингэж сэрээгээ хатгаал ингээд юу яагаад бүх шүүс нь ингээ өөрөө ингээ гараад ирж байгаа. Эсэн бус нэг супер нөгөө нэг жуусны нөгөө гаргадаг тийм эсэн бус юм хэрэглэх ямар шаардлага байхгүй. Зүгээр шууд ингээл юугээрээ сэрээгээрээ лимоно ингээд шахаж гаргаал. Лимон бас багдуулах зарим хүмүүс лимон дургүй хүмүүс байж магадгүй жоохон баг хийж болно. Зарим хүмүүс илүү дуртай хүмүүсүүд нь жоохон илүү хийж болно. Яаж л бол яаж хийж болно. Би өнөөдөр нэг хагас ногоо, хагас юм шар лимоны шүүс хийж байгаа шүү. Окей. За ингээд лимонуудаа бүгдийг нь хийчлээ. Одоо юу хийх вэ гэхээр зүгээр хутгаал болоо. Тэгэл манай гуакамоле маань бэлэн гоё амттай хурдан эрүүл дээрэс нь одоо нөгөө айгүй олон төрлийн одоо ингээд ийм ногоон төрлийн юм иддгүү хүмүүст бол ихэнх нь бол гуакамоле дуртай байдаг. Тийм болгоо хүүхэд томгүй бүгдээрээ энийг идэж болно. За энийг
одоо тийм үү салат маягаар одоо өгөрцийн дээр тавиад идэж болно. Талхан дээр авокадо тост болгоод идэж болно. Өндөгтөөгөө идэж болно өглөөний хоолнд тийм үү. Хуурганы хажууд будаатагаа ингээ идэж болно. Яаж л бол яаж энэ гуакамолыг идэх боломжтой. За би жоохон амсаатах. Стогой амттай байна. Давс маус бол ерөнхийдөө бол жоохон юу байна? Арай жоохон сул байна. Тийм болохоор би жоохон давс ахаад нэмээд өгчээ. За ингээл хутгаал ингээл болоо. За би энэ final product-а үзүүлээ. За ийм гоё авокадо салат байна. За энэ маань guacamole маань хөрөгчөнд ерөнхийдөө 5-7 хоног бол яахчгүй зүгээр байна. Тийм болохоор хэрвээ манай салат мастрын юм нөгөө шилэн биш юм манай юм битүү юм сав байвал энэ савндаа хийгээд яах юм бол бүр удаан байна. За дээрэс нь энэ авокадоны энэ яс байна шүү дээ тийм үү? Энэ ясаа бити хаяараа яг энэ дотор нь ингээд байлгах юм бол авокадоны чинь салат өнгө нь өөрчлөгдөхгүй энэ гой ногооноороо удаан байна гэсэн үг. За тийм болохоор би энэ авокадогийнхаа ясыг хизээж хайдгүй дандаа энэ guacamole-ийн дотор ингээд хийгээд өгчдөг аа окей. За бас нэг юм юу вэ гэхээр энэ за салат ингээд биелээ. Ерөөсө 5 минут. Би юм ярихгүй бол ерөөсө аягүй хурдан тийм үү. За ингээд эднэрийг бол би шууд нөгөө гадаа ногооныхаа нөгөө юун дээр хаяад өгдөг бордоо олгоод тийм болохоор би ерөнхийдөө бол ногоо жимснийхаа юмыг юу ч хайдгүй ийм үлдэгдэл ийм хайс майстай ийм ногооны юунуудаа манах гадаана ногоо жимс тарьдаг цэцэг мэцэг тарьдаг болохоор цэцэгнийхаа шороон дээр эсвэл ногооныхаа шороон дээр эднэрийг зүгээр л ингээ хайчих юм бол эн чинь өөрөө ингээ бордоо олоод ингээд бутраад юу руучин шороонд чин ингээд юу яагаад бордоо олоод орчихно окей. За силантро бас жоохон хүмүүс бас авчаад ихэнх нь хайчдаг. Яагаад гэвэл идэж дуусаагүй байтал нөгөөт нь ингээ ялзраад юу яачдаг, муутчдаг тийм үү. За би энэ силантрогоос яаж удаан гоё амархан хадгалж болох аргачлуудаас бас юу яаж зааж өгье. За ихэнх үед одоо энэ силантро маань дэлгүүрээс ийм одоо уутан дотор ийм хүнсний уутан дотор ирдэг байгаа. За энийгээ вэ штэ үнснийх нь уутнаас нь гаргаад угааж цэвэрлээд хүүтэн усанд ингээд ийм боол дотор хүүтэн ус хийжгаад сайн нөгөө энэ юуг нь навч те бүх юмын сайн дэвтээж агаад бүх шороог нь сайн гаргаад энэ айгүй их шороотой байдаг. Тийм болохоор шороог нь сайн гаргаад юу яагаад ингээд ийм устай ийм аяган дотор ингээд ус хийгээд яг цэцэг шиг тийм үү хийгээд хөргөчөндөө хийчих юм бол бас овоо удаан 2-3 7 хоног бол хөргөчөнд чинь энэ байчин. За юу яагаад ийм устай одоо энэ хөргөчөнд тавих боломжгүй ах юм бол одоо манай энэ юу яагаад угаа цэвэрлээд ийм paper towel татаагаад за юу тэгээ хатаасан ногоогоо ахаад ийм шин paper towel тийм үү цаасан альчуурын дотор хийгээд окей тэгээд манай энэ салат мастрын боол дотор энэ силантрогоо за би та нарт яаж яхаа үзүүлээ зүгээр нэг жишээ болгоод үзүүлчих. За энийг ингээ угаацсан гэж ботчих тий ингээ угаагаа цэвэрлсэн силантрогоо ингээд цаасан ийм альчуурын дотроо хийгээд юу яагаад ингээд энэ боолн дотроо хийгээд бас ингээд таглчих юм бол 2-7 хоног яахчгүй зүгээр хөргөчөнд чинь силантро ч байж. За энэ силантрог би яагаад их хэрэглэх дуртай вэ гэхээр силантро маань хүний биеинд аюу ач холбогдолтой. Энэ маань одоо яадаг вэ гэхээр хүний биенээс хор гадагшлуулдаг. Ямар одоо хүний биеийн дотор ч янз янзын одоо хор хуримтлагдчихж байгаа шүү дээ. Тэрийг гадагшлуулахад сайн байдаг. Тийм болохоор би нэг салат, шөл, хуурга, бууз, хуушур юу болгондоо энэ силантро байн одоо ингээд хэрчээд болцсныхан дараа те зүгээр ингээд дээр нь цацаад ингээд гарниш болгоод ингээд цацаад хэрэгэлдэг байгаа. Тийм болохоор энэ маань хүний биенээс хор гадагшлуулна. За ялангуяа хүнд металлын хорыг энэ бас гадагшлуулдаг гэдгээрээ бас сайн хүмүүс бас мэдэхгүй ээж магадгүй. За тийм болохоор ингээд силантрогоо ингээд угаа цэвэрлээд усан тэгээд цэцэг шиг усан тэгээд ингээд стакан дотор хийгээд хөргөчөндөө хадгалж болно. Эсвэл угаа цэвэрлээд хатаагаад ийм paper towel-нд хийгээд юун дотор хийгээд манай энэ
салаад мастрын бууланд хийгээд ингээд таглаад хөргөчөндөө хийчих юм бол бас 2 3 7 хоног яахчгүй зүв зүгээр гой силантрогоо идэж болно гэсэн үг. Тийм болохоор ийм гой аргачлаар ногоогоо хаяхгүй аль болохоор ямар ч хаягдалгүйгээр тийм үү ногоо жимсээ тэглээ түрүү мөнгөө төлөөд бид нар чинь худалдан авалт хийгээд яаж байгаа болохоор хайраа юмаа ингээд идэж амжихгүй байтал муудаад бид нар ихэнх одоо энэ жимс ногоо янз янзын ногоонуудаа хаяад байдаг тийм үү. Тийм болохоор миний бас энэ хоолны хичээлийг үзэж байгаа хүмүүс би бас аль болохоор янз янзын аргачлаас тийм үү ганцхан хоол их баш энэ жимс ногоогоо яаж удаан гоё хадгалж удаан гоё идэж одоо тий хаяггүйгээр одоо ингээд удаанаар хадгалаад хөргөчөндөө хадгалаад идэж болох аргачлуудаас бас та нарт энийг зааж өгч байгаа шүү. Яагаад гэвэл ихэнх хүмүүс бас мэдхгүй хайрын юмнуудаа одоо энэ ногоо болон энэ жимс ногоонуудаасаа тий айгүй хаягдл болж одоо манай хогны сав айгүй эрүүл хооллоод байдаг. Тэгсэн мөртлөө бид нар одоо өчнөө цаг ажиллаж олсон мөнгөөрөө худалдаж авсан ногоо жимсээ хогны савнд хаяад байдаг. Тийм болохоор хаягдл гарахгүй ийм гой аргуудаар одоо өөрснийхөө гэрийн нөхцөлд одоо энэ ногоо жимсээ яаж удаан гоё хэрэгжилж болох аргууд ийм байгаа шүү. Хэрвээ асуух юм байх юм бол юу ягаарай? Комент бичээрэй. Би тэгээд аль болохоор боломжоор хурдан хариулаад юу яагаад асуултууд хариулаад явнаа. За хэрвээ манай продуктуудыг салаад мастрын продуктуудыг үзмээр хармаар үн мөн хармаар байх юм бол манай салаад мастер Mongolia USA гэсэн пэйж байгаа. Би одоо энэ видеоныхоо доор тагилчин. Тийм болохоор та нарт тэр рүү ороод бүх мэдээллүүдийг бас дэлгэрэнгүй авч болно. Тэгээд энэ 7 хоног би ерөнхийдөө голцоо салаатнууд хий гэж бодож байгаа. Тийм болохоор хүмүүс одоо ингээ хавар болж байна, гадаа дулаарч эхэлж байна. Тийм болохоор одоо илүү хөнгөн те одоо хоол идэж, илүү салаат те хөнгөн хоолнууд идэж одоо өвөл яасан одоо экстра килограммуудаа яаж одоо турах уу, яаж жоохон гуайлаг болох уу, яаж одоо хоолоо хөнгөлчөж болох уу те их юм идэхгүйгээр одоо гоё амттай гоё салаатнуудаар яаж одоо хоол хийж болох уу гэдэг тэр аргачлуудаасаа би хуваалцаад энэ 7 хоногт ерөн голцоо дандаа салаатны төрлийн хоолнуудыг хийж та нарт үзүүлэх болно. Тийм болохоор дараагийн хичээл болтлоо. Бүгдээрээ сайхан амарцгаагаарай. За манай Америкт байгаа хүмүүс одоо орой болж байгаа болохоор сайхан амарцгаагаараа, Монголд байгаа хүмүүс өглөө болоод босч байгаа бах. Тийм болохоор өглөө өдрийгөө сайхан өнгөрөөгөөрэй гэд дараагийн хичээл болтлоо. Баяртай.